Дараагийн мэдээлэл танилцуулъя. Малайз улсаас нийлүүлдэг дурайн нэртэй жимсний борлуулалт хятад улсын зах зээлд их их нэмэгдэж байгаа юм байна. За өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тухайн жимсний борлуулалт 10 дахин нэмэгдсэн гэсэн мэдээллийг хятадын статистикийн байгууллагаас өгч байна. За Малайзын хувьд бол дурайн жимсийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг. За харин бусад орнуудын зах зээлийн нийлүүлдэг жимснээс ялгаатай нь бүрэн боловсрч гүйцэтгэт нь тухайн жимсийг хурааж авдаг юм байна. За харин энэ дурайн жимсний борлуулалтаар дэлхийд тэргүүлдэг Тайланд, Вьетнамын хувьд бол тухайн жимсийг бүрэн боловсрохоос нь өмнө модон дээр байхад нь тасдаж авч хураадаг бол Малайз улс бол бүрэн боловсрч унсныхан дараа нь хурааж авдагаараа онцлогтой юм байна. За тийм учраас бол Малайзын жимс бусад орнуудын жимстэй харьцуулахад бол илүү амтны хувьд баялаг өтгөн болдгоо гэж мэдэгдэж байна. За тийм учраас бол хятадын баян чинэлэг иргэд бол тухайн жимсийг авах ийм сонирхол нэмэгдэж байгаа юм байна. За борлуулалт нэмэгдсэнд бас логистикийн үйл ажиллагаа сайжирсан явдал нөлөөсөн гэж үзэж байна. За Малайзын шинэхэн хурааж авсан дурайн жимсийг хурааснаас нь хойш 48 цагийн дотор хятад руу агаараар тээвэрлэдэг юм байна. За ингээд ирсэн даруйд нь шинэхэн байдлаар нь хэрэглэгчд хүргэдэг. За Joving Mao, Dolly Asia Holdings зэрэг компаниуд Малайзын ханган нийлүүлэгчид энэ жил экспортоо 30% нэмэгдүүлж байгаа нь эрэлт их байгааг харуулж байна гэж хэлж байна. За Малайзын хөдөө аж ахуй хүнсний аюулгүй байдлын яамны мэдгдснээр Малайз улс өнгөрсөн жилээс эхлэн хятад руу шинэхэн дурайн жимсийг экспортлж эхэлсэн. За 8 дугаар сараас 12 дугаар сарын хооронд нийтдээ 24.8 сая рингит буюу ам долларт шилжүүлэх юм бол 5.6 сая ам доллартай тэнцвүүц жимсийг өөрийн хамгийн том худалдааны түнш болох хятад улс руу экспортлож гаргасан юм байна гэж мэдэгдэж байна. За хятадын гайлын албаны мэдээллээс харахад Тайланд улс хятад дахь дурайны борлуулалтад бол давмгаалдаг. За Тайландын улсын хувьд бол нийтдээ 699 тэрбум ам долларын зах зээлийн 57%-ийг нь эзэлдэг ийм чухал орн юм байна. За дараагаар нь бол Вьетнам улс 2 дахь том нийлүүлэгч болдог. За энэ зах зээлийн 38%-ийг бол Вьетнам улс нийлүүлдэг. За Филиппин, Малайз хоёр бол нийлээд 38.2 сая ам долларын борлуулалт бол хятадын зах зээлд хийсэн гэж мэдэгдэж байна. За одоогийн байдлаар бол энэ дурайн жимс дотроо тодорхой сорт бол хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа юм байна. За энэ нь бол Musan King нэртэй сорт. За тэгээд энэ жимсийг бол Малайзаас ирсэн дурайн жимсийг Бээжин, Шанхай, Гуанчжоу зэрэг бол томоохон хотуудад 16 бус нутагт бол худалдаалж байгаа юм байна. За ийхүү бол дурайн жимсний худалдаа өргөжж байгаа ч гэсэн улирлын чанартай ургац хураалтын улмаас нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгаа нь өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангахад бол хангалттай биш байгаа учраас үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Дурайн жимстэй холбоотой болгоомжлох зүйлүүд бас байдаг юм байна. За дурайн жимс нь бол маш хурц үнэртэй. За тэгээд тэр үнэр нь бол удаан хугацаанд гардаггүй учраас бол олон хүнд бол тааламжгүй дотор нь муухайруулах ийм шинж тэмдэг бас илэрдэг юм байна. За тийм учраас бол онгоцоор дурайн жимсийг бол авч явахыг бол зарим авиа компаниуд хоригддаг юм байна. За яагаад вэ гэх юм бол онгоцны орчинд бол агаарын солилцооны орон зай хязгаарлагдмал байдаг учраас үнэр бол богино хугацаанд тарж зорчигчд бол нисэх багийнхны биеийг нь тавгуулах ийм байдлыг үүсгдэг учраас энэ жимсийг агаараар тээвэрлэхийг ялангуяа онгоцны бүхийг тээвэрлэхийг бол хоригддаг юм байна. За гэвч бол зарим хятадын зуулчид за ялангуяа зүүн өмнөд Азиуд орнуудыг зорихтой тухайн жимсийг авч явах ийм асуудал гаргадаг учраас төр засгаас нь бол жимсийг агаарын бүхэгт тээвэрлэхгүй байх ийм анхааруулгыг хүртэл иргэдтэй өгдөг юм байна.